За байгалийн давагчгүй хүчин зүйл гэж энийг хэлэх баха. Амьдралдаа ийм их цас утсангүй. Дээрээс нь цасан суулаа. Нэг бүтэн хоног суулаа. Цасаа малтаад жоохон хөдлөө тэгээ буцаад суучлаа. Ямар ч арга байхгүй. Ингээ машинууд ингээд цасан дарагдаж сууж байна. Би нэг жоохон хүзээ өнөөс хурц гооч аваад ингээд цасаа жоохон арилгаад төв зам руугаа орох гээд бас барсангүй 2 цаг боллоо. Цасаа тэгээ одоо ингээд энэ Массачусетс Бостоны урд талд сауд талда ингээд эндээс ирж ачаа авахсан энэ тэр цаана байгаа агуулх хаагдцсан ерөөсөө ажиллахгүй энэ цаснаас болоод ажилчид нэрч чадахгүй байна. За ингээд миний трак ингээд цасанд ингээд суудсан байна. Энэ эргэлтэн дээр хүч алдаад юу яачлаа. Их авуулсан цас руу ороод ингээд цааш явж чадсангүй. Ингээд цасаа ингээд цэвэрлсэн хосож цэвэрлээд явуулсан боловч ингээд юу ясангүй урагшаа гисэнгүй жоох агсаа тэр тэндээс эхлээд энэ хүртэл ахаад тэгээ одоо ингээд цастаа зуралтаа өнөөш нэг хонхож байна энд тэгээд түлш байгаа явж байсан дулаан байгаа 2 хоногийн хоолны хүйс бол байгаа. За ийм байна.